эрүүл мэндийн сан өргөө болсон байгаа гэдээ маш сайн мэдээтэй байгаа бид нартэй. Нөгөө талд эрүүл мэндийн даатгалын сангаас эрүүл мэндийн байгууллагуудад олгох санхүүжилтийн хэдэн төгрөгийн өглөг яг өнөөдрийн байдлаар үүсэж байгаа вэ гэдэг асуулт байна. За, өглөг үүссэн бол ямар хүчин зүйлс гол нь нөлөөлсөн бэ? Эрүүл мэндийн даатгалын сангийн орлогоо төлөвлөсөн хэмжээд нь төлөвлөрүүлж чадахгүй байна уу? Эсвэл тусламж үйлчилгээний эрэлт нь зардал төлөвлснөөсөө даваад байна уу? За, 3 дугаарт эрүүл мэндийн даатгалын санхүүгийн тогтвортой байдлыг хангах сангийн тэнцлийг бий болгох, өглөгийг барагдуулах, цаашид алдагдал үүсэхгүй байх чиглэлээр энэ манай гүйцэтгэл дээр ямар бодлого арга хэмжээ авч хэрэгжүүлсэн тэр нь болж байгаа хэсгээр бас хариулт аввал их сайн байна. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар Баттбаатар дараа хариулъя. 3 дугаар микрофон. За, гишүүний асуултанд хариулъя. Эрүүл мэндийн даатгалын сан 2025 оны төсвийн зарлага бол нийт 2,8242.4 тэрбум төгрөгөөр батлагдаж, даатгалын сан 2025 оны жилийн эцэст бол нийт 198.4 тэрбум төгрөгийн үр төлбөртэй бол гарсан. За, эдгээр үр төлбөрийг үүсгэхэд бол 2024 оноос 316.8 тэрбум төгрөгийн үр төлбөр одоо он данжин шилжсэнтэй бол холбоотойгоор бол энэ 25 оны зарлага талд бол ачааллыг бол үүсгэсэн байгаа, голлох нөлөөг үзүүлсэн. За, даатгалын сангаас 2025 оны жилийн эцэст бол үүссэн нийт 198.4 тэрбум төгрөгийн үр төлбөрийг 26 оны эхний хагас жилд бол бүрэн барагдуулсан. За, 2026 оны 4 сарын 31-ний өдрийн байдлаар бол энэ 26 оны 1-р сараас хойш эрүүл мэндийн байгууллагуудаас ирүүлсэн гэрээний дүнгээс давсан гүйцэтгэл дээр бол нийт 89.2 тэрбум төгрөгийн гэрээний дүнгээс давсан нэхэмжлийг бол ирүүлсэн байна. За, эдгээр давсан гүйцэтгэлийн өглөгийг бол эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2026 оны 04-р тогтоолын 4-ийн 10 заасны дагуу давсан гүйцэтгэлийг хагас жилээр болон жилийн эцэст санхүүжилтийг олгоно гэж заасны дагуу өглөгийг бол 4-р сарын 31-ний байдлаар үүссэн 89.2 тэрбум төгрөгийн өглөгийг бол бүрэн барагдуулсан. За, 2025 оны 5-р сарын гүйцэтгэлийн нэхэмжлэл бол хараахан хянагдаж дуусаагүй байгаа. За, энэ дээр бол урьдчилсан тооцоололоор нэг 18 орчим тэрбум төгрөгийн давсан гүйцэтгэлийн нэхэмжлэлийг бол эрүүл мэндийн байгууллагуудаас ирүүлсэн байна. За, эрүүл мэндийн эмнэлгүүдийн хувьд бол 2025 оны 12-р сарын 31-ний байдлаар бол эрүүл мэндийн байгууллагууд нь нийгмийн даатгалын шимтгэл болон эмийн үр төлбөрт нийт 214 тэрбум төгрөгийн үр төлбөртэй байсан. За, 5-р сарын 31-ний байдлаар тооцоолоод үзэхэд бол нийгмийн даатгалын шимтгэлд 81.1 тэрбум, эмийн үр төлбөр 121, бусад үр төлбөрт 24.6 тэрбум төгрөгийн үр төлбөр байгаа. Тэгэхээр энэ хагас жилээр эрүүл мэндийн даатгалын сангаас гаргасан нийт өглөгийг шилжүүлсэнтэй холбоотойгоор эрүүл мэндийн яамд одоо энэ үр төлбөрийг эмнэлгүүдийн байгууллага эмийн үр төлбөр болон нийгмийн даатгалын шимтгэлийн үр төлбөрийг энэ өглөөгөөр авсан санхүүжилтээр бол зарцуулахаар бол албан бичиг өргүүлсэн байгаа.